Гаргаж ирсэн. За харин лигийн 2 дахь жилдээ өрсөдөж буй Хантерсын хувьд өнөөдөр талбай эзэн багаар цэнхэр өмсгөлтэй гарч ирсэн. За ахлах тасчуулагч Мөнхбатай. За анх бол FC Улаанбаатар клубт бас хамгаалагчийн байран дээр тоглож байсан бол өнөөдрийн хувьд за нэлийн урд гарч ирсэн байгаа харагдаж байна. За хоёр багийн тоглолт бөмбөгийн хатгад гаргасан. За эргээд Улаангомд Ситэд болохонд орох боломжтой. За эрхэм билег ажиллуулсан. Баруун жиг үрт. Юсүхэ. За чин зургийн алсын дамжуулалт өн бол тогтоогоод талбайд төв рүү чиглэсэн дамжуулалт таслагдсан. Жойваны дамжуулалт. За буцаа төв дээр нь бөмбөрсөн. Чигүүр солсон. Дамжуулалт. Сочаун. За маш гоё уралдуулсан дамжуулалт зүүн жигүүр рүү чиглэсэн. За эндээс ямар дамжуулалт ирэх нь хамтаа харцгаая. Хандарсан товтлого бол зүүн жигүүрээр илүү идэвхтэй байгаа харагдаж байна. За баруун жигүүрээ бол төдийлөн лээ хандарсан. Төмөр очир бөмбөгийг залгуулсан. За эргээд хоёрын хувьд бол өнгөрсөн үлрэлт эрчим клуб тоглож байсан ингээд энэ үлрэлт Хандарс клубээс тэлэгт оролцож байгаа маа ямар гоё дамжуулалт вэ? Хаал руу цогсон. Хаалганд нэмэх боломжтой. За гол болгож чад амж болохоор харагдсан да. За энд бол үнэхээр гоё дамжуулалт гарч ирсэн. Тэгээд Сончаун хаал руу явуулаад чин зөрөг хаасан бөмбөгийн чи намсраад өгч юм байна. За дамжуулалт нэлээ өндөр ороод ирсэн. Ойс бөмбөгөн дээр нь айлтай боломж үүсгэсэн байдлаар бол Хандарс яа харах илүү байлаа. За яг иймэрхүү уралдуулсан дамжуулалт гарч ирээд байгаа. За Хандарсын болгийн цогтын хамтаа харцгаая. Хаал руу мөргсөн хаалганы гадуур өнгөрч байна. Чихоаны мөргөлт байсан. За уул нь гавганцаараа л мөргөдөж байгаа харагдаж байна да энэ Чихован. Харамстай. Сочаун уралдуулсан хаалгач эсрэг гараад ирсэн. За хаал руу нэмж чадсангүй байдлаар бол айл багийнхан мэдүүлэгт. За ялангуяа Хандарсын мэдүүлэгт бол байхгүй. Тэгэхээр бас бичлэгийн төлөв асуудал байгаа юм болоо да. За Улаангомд Ситэд бол өөр хувийн тоглолт үзүүлээд хөндлөн дамжуулалт өгсөн. Хойно орж исэн бөмбөгийг төмөр очир таслаад өөрөө довтлохонд орж байна. За хэтэрхий бөмбөгөө холдоогоод алдсан. Хандарсын хувьд бол талбайн төвд Тэмүүжингийн тоглолт маш чухал л да. Харахгүй дэлхийн туршлагатай эрчим Берера илчгээд агуу тоглож байсан. За Улаангомд Ситиг яг өнгөрсөн өдрөлд нэгдүгээр лиг тоглож байсан бүрэлдэхүүн бол бас нэлээд өөрчлөгдсөн байгаа л да. Ялангуяа дасчуулагчийн багийн хувьд ч гэсэн бас өөрчлөлт орсон байгаа харагдаж байсан. Буцаа байра. Анхааралтай харж байгаарай. Кенго намар 8. Цогт байла да. Чин зөрөг шууд бөмбөгийг асан цогтоор олдуулсан. Талбайн төвд Чихоаны мөргөлт. За хэрэгэд Чихован бөмбөгтөө хийгүү дамжуулалт өгж байна. Эрхэн баяр дээр. За баруун жигүүрээр нэг тоглогч гүйцэндээ яг хараад дамжуулалтыг өгсөн. Юсүхэ бөмбөгөнд Баяр жавхлан хамгаалалтын алдаа гаргасан хөндлөн дамжуулалтыг хаал руу цох боломжтой нэг дарсан. Хойно үлдээсэн хаал руу явуулсан хамгаалагч бөмбөгийг холдуулж байна. За сая дургуулын шугам дотор. За окей яваарай дичөө. Харж идөө наач бишээ бодроо чиний гош.
За тоглолтын 2 дугаар үе. Гэлсэн. Одоогийн байдлаар бол захиалаагүй орж ирэхээр харагдахгүй бол байгаа тань да. Ломс идэг үед эхний голыг алдсан ч гэсэн за 10 минутын дараа эхний үед бол тоглолтын тоон харьцааг тэнцвүүлээд Шинзүргийн асан дамжуулалт Андрес клуб тоглоход орох боломжтой. Бөмбөгийн таслагцсан. Талбайн төв дүнгийн хүлээгээд авсан очруу. За араас нэг тоглогч ирж байгаа. Мэдсэнгүй бөмбөг алдчихлаа. За иймэрхүү нөхцөл байдалд бол яг Улаан Сити тэгээд яг эхний үед бол бөмбөгийн эзэмшлэлтийн хувь 54-46 гэж харагдсан. Бөмбөгийг ойрхон эзэмшсэн байсан. За 2 дугаар үед ингээд нэг хүн дутуу олцсон байгаа ямар хөө байх юм бол мөнгөн байгаа наал руу явуулсан. Уур амьсгал цагаагаар өтрөхөөс өмнө лиг завсарлуулахаар ийм хуваар ирэхдээ харагдаж байсан. Ирэхэд 11 сар гэхэд бол бас уур амьсгал цагаар бол нэлээд хүүтэрч магадгүй. За энэ чинь нэг тоглогч араалаа доогуур дамжуулалт хүрэг тоглогч байсангүй тэр чигээр гараад ирсэн араа шууд зогссон. Хадахаар тоглогч болно биш үү? Чихован 2 тоглогчийн голоос ямар гоё дамжуулалт гаргаад өгсөн бэ? Бөмбөг бол өөртөө ойрхон за дараагийн үлдээхэд бэлэн байдал бөмбөнд байсан бол магадгүй торуулан цохол зааж болохоор. Эсвэл та тоглолтын эхний 2 дугаар үе бол сэхлэтэн удаагүй байгаа. Төдийлөн их яарад ах шаардлага бол алга. Адиж баруун жигүүрт бөмбөгийг шугамн дээр тогтоогоод авчлаа. Хөндлөн дамжуулах боломжтой нэг дарсан. За бөмбөг алдаагүй байгаа. Маш гоё дамжуулалт. Хотон тоглолт байхгүй юм байна. Дарсан. Алдаа байхгүй. Тэгээд бас өөрт олдсон боломжуудаа бас төдийлөн сайн ашиглаж чадаагүй гэж хэлж болно. Ерөнхийдөө тохон боломжуудаа ашигласан бол тоглолтын үр дүн одоогийн байдлаар бол арай өөр байх боломжтой байсан гэж хэлж болно. Чин зориг Тэмүүжин Ромото бөмбөг хантарс хэвэр байгаа. Ямар гой суусан дамжуулалт гаргаж өгсөн бэ? Хаалгач эсрэг гав ганцаараа хоос аал руу төгсөх боломжтой. Чин зөргийг бол гаргалаа гаргасан. Энд маш гоё дамжуулалтыг өгсөн. Чин зөргийг дарсан. За энэ ч тэгээд бага зэрэг шиг хөлн таараагүй гэж хэлж болно. Уул нь бол асан дамжуулалт Чихован Тэмүүжин Чихованы дамжуулалт дахиад баруун жиг үрт энэ удаа бөмбөгөө тогтоож авч чадсан. Жигүүрсэлсэн Тэмүүжингийн дамжуулалт Чихован ямар гоё дамжуулалт вэ? Заалруулах боломжтой доогуур явуулсан бөмбөг Чихован тоглолтын тооны Орж ирээд нэг бол тусдаа. Маш гоё иргсэн. Чихован. Доогуур дамжуулалт мөнгөн багна. Давуулаад өгсөн дамжуулалт. Улаан сэтг дэрэнтэй тоглохоор байгаа. За маш гоё оролдуулсан дамжуулалт. Чихован хөндлөн дамжуулах боломжтой. Мөнгөн багна иймэрхүү боломжийг алдахгүй баха. Олдын тооны цаг 4-1 болголоо мөнгөн багна. Сэтгэгээр орж ирээд нэг голын дамжуулалт өгчлөө мөнгөн багна. За яг ийм уралдуулсан дамжуулалтыг бол хандарсаас маш их өгж байгаа. За тэрийг ч гэсэн үр дүнд хүргэлээ. За мөнгө холрын дамжуулалт байсан юм биш үү? Чихованыг уралдуулсан дамжуулалт. За тэгээ Чихован алганы урд гүйж байсан. Мөнгөн багн руу дамжуулаад тоглолтын тооны харьцаа 4-1 болсон. Улаан Ситиг хувьд эхний 3 тойрогт ингээд хаангард хантарс дэрэнгээд багуутай таарж байна. За ялангуяа энэ дэрэн хаангардын хувьд бол бас
Энгийнээсээ илүү их бэлтгэлтэй орж ирэх шаардлагатай болж байна да. Улаангомс Ситигийн хувьд өнгөрсөн үлрэлт 1-р лигт 2-р байрт орохдоо за нэгт орсон буюу Вестернээс 1 онооны зөрүүтэй тимч амархан байхгүй байгаа нь ойлгомжтой байгаа хаа. Хөндлөн дамжуулалт алруу мөргсөн. За тогтоогоод авчвал яг байсан бол гэсэн. Исүхэ тогтоолт дээр алдаа гаргасан. Гэтэ эргээд хандарс бөмбөг хэвээр байгаа. Мөнх болоор Исүхэ. Мөнх болоор нэг тоглогчийг гарлаа гараад ирсэн. 2 дахь аргалсан. Эргээд бөмбөг алдчихлаа. За мөнх болтын хувьд бол хандарсын үндсэн гарааны алгаж байсан. За дамжуулалт ороод ирсэн. Хатгаад гаргасан. Хорлон шугам дотор бөмбөг хിവэр байгаа ярьж эхлэн. Бөмбөг таслагдсан. Солгоод руу хаал руу цогсон. Алхасангүй. Чихованы цогт байсан. Очрван бөмбөгийн төлөө оролцсон. Чихован бөмбөгийн талбайд авч үлдсэн. Улаангомс Ситигийн хувьд энэ үлрэлийн 2 дахь ялагдлаа амсаж байна. За ингэснээр хандарс 6 оноотой, Улаангомс Сити 1 оноотой Дэрэн болон Вестерн клубүүдийн тоглолт хүлээж байгаа. За тэрхүү тоглолтоор эрг болцох болно үзэгчтэй.